2024-с 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт татрын шинжилгээ хийхээр тусгацсны дагуу засгийн газраас боловсруулж улсын хурлд өргөн мэдүүлсэн татрын хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслүүдийг танилцуулж байна. Энэ хүрээнд сангийн яам татвар гадийн байгууллага Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Улаанбаатар хотын худалдааны танхим болон улсын хурлын тамгын газартай хамтран улс орон даяар давхарцсан тоогоор 13,000 гаруй татвар төлөгчийг хамруулсан 150 удаагийн уулзалт олон нийтийн хилцүүлгийг зохион байгуулж 176,000 гаруй саналыг хүлээж авлаа. Иргэд аж ахуй нэгжүүдээс татварын ачааллыг бууруулах, хөнгөлөлт чөлөөлтийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэхэд татварыг энгийн ойлгомжтой илүү уян хатан болгох зэрэг саналууд голчлон ирсэн. Түүнчлэн ойролт оронд дүүсэн геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалan дэлхийн газрын тосны үнийн тогтворгүй байдлаас үүдэн инфляцийн түвшин нэмэгдэж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлчлэгээний үн өсөх нөхцөл бүрдээд байна. Энэ макро эдийн засгийн болон бизнесийн үйл ажиллагааны тогтвортой байдал иргэдийн бодит орлого худалдаа авах чадварт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна. Иймд гадаад орчноос үүдэлтэй эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах, инфляцийн гэнэтийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, аж ахуй нэгжүүдийн тогтвортой үйл ажиллагааг дэмжих шаардлага тулгараад байна. Сангийн яам дээрх уулзалт хилцүүлгээс гарсан саналуудыг судлан үзэхээс гадна олон улсын байгууллагуудын өгч буй санал зөвлөмжийг харгалзан үзсний үндсэнд татрын хуулийн нэмэлт өөрчлөлийн төслүүдийг боловсрууллаа. Энэ удаагийн татрын хуулиудын нэмэлт өөрчлөлтөөр иргэн аж ахуй нэгжийн татрын ачааллыг 2.2 орчим их 80 төгрөгөөр үе шаттай бууруулахаар тооцож байна. Монгол Улсын их хурлын дарга Улсын их хурлын эрхэм гишүүдээ аж ахуй нэгжийн орлого албан татрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь хилцүүлгийн явцад аж ахуй нэгжүүдээс нийтлэг байдлаар ирүүлсэн саналууд буюу татвар ногдуулах орлогын босхийг нэмэгдүүлэх, шатлыг өөрчлөх, жижиг дунд аж ахуй нэгжүүдэд чиглэсэн хөнгөлөлт чөлөөлтийг нэмэгдүүлэх, тайлан гарах хугацааг уян хатан болгох, бизнес эрхлэхэд татрын орчныг илүү хялбар энгийн ойлгомжтой болгох чиглэгдэнэ. Тухайлбал 1. Жижиг дунд аж ахуй нэгжүүдийн татрын хөнгөлтийн хамрах хүрээг нэмэгдүүлэх зорилгоор 90% татрын буцаалт идэх буюу татрын 1 үеийн ачааллын босхын дүнг 1.5 тэрбум төгрөгөөс 2.5 тэрбум төгрөг болгож өсгөх. 2. Аж ахуй нэгжийн орлогын албан татрыг 25%-аар тооцон ногдуулж эхлэх татвар ногдуулалтын орлогын босхын хэмжээ 6 тэрбум байсныг 10 тэрбум болгон 6-аас 10 тэрбум төгрөгийн татвар ногдуулах орлогод 15%-аар татвар ногдуулах хөнгөлөлт үзүүлэх. 3. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 11-ийн 1 заасан виртуал бусад бүртгүүлсэн хуулийн этгээдийн үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг хөнгөлж их хэмжээний өгөгдлөл, сервер, супер компьютер зэрэг компьютерийн илэгдэх хугацааг 3 жил болгох. 4. Аж ахуй нэгжийн орлогын албан татврын тайлан тушаах төсөв төлөх хугацааг хойшлуулах зэрэг өөрчлөлтүүдийг тусгасан. Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын бизнесийн орчны өрсөлдөх чадвар сайжирч, бизнес эрхлэгчдийн татрын ачаал буурна. Үүний үр дүнд эдийн засгийн өсөлтийг дэмжих, нийгмийн тогтвортой байдлыг бэхжүүлэх суур нөхцөл бүрдэх чухал ач холбогдолтой юм. Монгол Улсын их хурлын дарга Улсын их хурлын эрхэм гишүүдээ аж ахуй нэгжийн орлогын албан татрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлсэн шийдвэрж өгөхийг хүсье. Баярлалаа. За, Менцэхан сайд баярлалаа. Төслийн талаарх төсвийн байгуурны